За ерөнхий газрын зураг дээр хийж болох үйлдэлүүд товчнуудыг би тайлбарлаж өгье. За энэ жишээлбэл өөрийн байгаа байршлын координатаа шууд хуулах үйлдэл байна. За ардхын доошоо заасан сумны зурагтай энэ болохоор яг өөрийн байгаа байршлаа одоо цэг болгож хадгалах. За шууд кириллээр нэрээ биччихнэ. Доор нь галиг буюу латин үсгээр дахиад биччихнэ. Тэгээд хадгалах гэдээ харчихна. Өөрийн байгаа байршлаа цэг болгож хадгалж авна гэсэн үг. За энэ үсгийн зурагтай энэ бол жишээлбэл дэлгэцээ ингээд заримдаа хүмүүс маань санаандгүй хазаалгачдаг. За ийм үед энэ товчон дээрээ дарахад автоматар хой зүг рүү чиглэж байгаа. Тэгээд дэлгэцийн тэгшилж өгч байна гэсэн үг. За энэ доотлын километр цагтаа энэ бол мэдээж таны явж байгаа одоогийн хурд. За хөдөлгөөнгөө бол тгийг зааж байгаа. За доотлох нь болохоор 70 төвчнөөс дээш таны байгаа өндөр. За энэ асуултын дэмжигчээр болохоор мэдээж интернет онлайн үед зурган байдлаар гарын авлага заавар харагдаж байгаа. За энэ шугамны зурагтай болохоор мэдээж нэг цэгээс хэд хэдэн цэг рүү та дараад тухайн цэгийн хоорондох километрийн зайг харж хэмжиж болж байгаа. За ингээд дараад хэмж явчихж байгаа. За дахиад шугамныхаа зурган дээр дарахад байхгүй болно. За яг доотлих нь энэ томруулдаг шилийн зурагтай. За энэ болохоор үндсэн хайлт хэсэг байгаа. За энэ дэс жишээлбэл зочд буудлууд гэдээ харахад таны байгаагаас ойролцоо ямар зочд буудлууд байгаа юм бэ гэдгийг газрын зураг дээр харагдахаас гадна доор энэ чинь ингээд листээр буюу жагсаалтаар километрийг зайтайгаа хамт ингээд харагдаж явж байгаа. За энэ доотлын хэсэг нь болохоор аймаг хотоор цэгийг хайх. За эсвэл англиар хайх. За түлхүүр үгээр. За хамгийн сүүлд нь координат буюу уртар гөрөөргөө хийгээд оруулаад хайх гэсэн юм сонголтууд байгаа. За яг энэ доотлих нь за энэ болохоор мэдээж өөрийн байгаа байршил дээр дэлгэцийг одоо центрлэх буюу дэлгэцийн төвд өөрийн байршлыг үзүүлэх товч байгаа. За энэ доотлын энэ шар болохоор энэ дотроос та газрын зургаа ер нь хоёр төрлөөр харах боломжтой байдаг. Эхний S үсэгтэй нь болохоор бидний одоо харж байгаа хиймэл дагуулын суурь газрын зураг байгаа. За доотлын V үсэгтэй нь болохоор vector map гэсэн ийм хоёр төрөлтэй байгаа. Газрын зураг дээр та хаач хамаагүй удаан дараад тухайн цэгийг өөрийн цэг байршлуулж авах. За цэгийг засах гэж харьцаж байгаа. За эсвэл тухайн цэг рүү маршрут буюу чиглүүлэгч зам заалгах. За ямар боломжтой замууд байгаа юм бэ? Энийг аппликейшн маань өөрөө тооцоод гаргаад ирнэ. За эсвэл тухайн дарсан цэгээс өөр дурын цэгийг сонгоод тийшээ явах зам бас заалгаж ингэж харж болно. За эсвэл навигац буюу чиглүүлэгч сум бас зааж байгаа. Миний өөрийн байгаагаас аль зүгт хэдин километр байгаа юм бэ гэдгийг сумаар за утсаа ингэж юусе хөдөлгөхөдөд л сум маань яг нэг чиглүүл заарна гэсэн үг. Та энэ сумныхаа дагуу явсаар байгаад зорьсон газараа хүрэх боломжтой. За хамгийн сүүлийнх нь бол мэдээж хуваалцах. За ямар нэгэн платформ ашиглаад Facebook-ээр ч юм уу, за Instagram-аар ч юм уу чатаар нэгэндээ энэ зэгийг хуваалцах боломжтой гэж байгаа. За дурын газраа дарахаас гадна за жишээлбэл Химрява гэдэг зэг дээр дарахад энэ зэг дээр бас миний саяны тайлбарлсан бүх үйлдэлүүдийг та дагуур хийх боломжтой.